За сайн байна уу, өнөөдрийн мэндийг хүргье. За өнөөдөр манай байгууллагаар үйлчлүүлсэн бас нэг үйлчлүүлэгч маань ингээд амжилттай виз нь гараад төрөлдсөн байна. За энэ хүн хүний хувьд бол өмнө 3 сард виз үсээд татгалзах авч байсан. Нэг удаа татгалзах байсан 3 сард. За тэгээ энэ удаа визэнд орохдоо манай байгууллагаас зөвлөгөө аваад, баталгаа таяг аваад, анкет бүлүүлэх багцын үйлчлэгийг аваад ингээд хүлээлгэн өгөөд амжилттай виз нь бол гарсан байна. За визний хүлээлгийн хугацаа маань ер нь бол 45-аас 50 хоногтой бол гарч байгаа. Хүлээлгэн өгсөн өдрөөс хойш. За одоо хилээр нэвтрэх одоо хаяг болон хилээр гаргах зөвлөгөө. За мөн онгоцны цэцэг алга их зэрэг үйлчлэгээ бүх үйлчлэгийг одоо манайхаас аваад ингээд зорчтой бэлэн болсон байна. За энэ хүн үйлчлүүлэгч маань бол хувийн байгууллага графикч нараад ажилладаг. Нийгмийн даатгал сая төгрөгийн төлөлттэй нэг жил одоо хагас ингээд ажилласан байсан. За тэгээд 5 сая байршуулгуугаар бол визэнд орох боломжтой байсан бөгөөд за давхар манайхаас бас одоо юу нэмэлт материал болон баталгаа таяг 100% баталгаа таяг аялгаж байгаа аяллаа зорилго зэрэг нэг анкетын дээр нь бас хангалттай үгэн тайлбарж өгч бүлүүлээд за хүлээлгэн өгсөн байгаа шүү. За хэрвээ та аяллыг үзэж байгаа бол өмнө нь солонгосын виз үсээ татгалзаж байсан бол татгалзах тамга хамааралгүй ер нь аяллаа виз чигээс олгодгоо. За тамга дарцсан буюу татгалзахтай байхад дараагийн виз нь гардгүй гэсэн ойлголттой байгаа гэдэг. За тийм бол биш ээ. Татгалзах авсан байсан ч гэсэн дараагийн удаадаа дахиад виз үсэх боломжтой 3 сарын дараа за виз авах боломж бас байгаа шүү гэдгийг хэлмээр байна. За тэгээд аяллыг эзэсгэж байгаа бол манай байгууллагаар хандан бас багцын үйлчлэгийг сонгоод зөвлөгөө мэдээлэл аваад материалаа бэлдүүлээд хүлээлгэн өгөөрэй гэж хэлмээр байна.